Тэгээд бид хот байгуулалт барилга орон сууцчлалтын сайд Батсууртай ярилцахаар ажлын өрөөнд нэрсэн байна. За бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. За таны ажил бол яг эхэлж байна. Тэгээд өөр энэ яамны нэршлиг өөрчилсөн байна. Барилга хот байгуулалтын яам гэж бид бүхэн бол нэрлээ заншилсан. Одоо энэ шинэ засгийн газрын хийх гэж байгаа томоохон ажлуудаас эхлээд асуухад хотууд хаана одоо баригдах гэж байна. Энэ дээр ямар одоо төлөвлөлтөөр ажиллах вэ? Улаанбаатарын алдааг яаж засах вэ? Тий, Улаанбаатар хотын хувьд бол бид хүн одоо нөхцөл байдлыг яг мэдж байгаа шүү дээ. Төвжирлээс гаргах хэвээр энэ зах зам руугаа баригдж байгаа барилгын асуудлуудыг зэгслэх хэвээр. За дээр нь тэгэл өвөл утааны асуудал. Тэгэхээр манай яамны нэр бол хот байгуулалт барилга орон сууцчлалт гэж байна. Тэгэхээр хуучин барилгын яам гэж хэлжсэн шүү дээ. Барилгыг бол зах зам руугаа бариад байна л гэсэн үг биш. Тийм учраас бид нар шинэ хотын төлөвлөлтүүдийг хийж эхэлж байна. Одоо шинэ 100 мод хот гээд хотоо задлах хэрэгтэй. Тэгэхээр хуучин манай хотыг задлахлаар нэг зам очиод гэрэл очичдаг биш. Нийтээ авах гэдэг зүйлээ орхигдуулсан байна. Газрын дорх систем шүү дээ. Ус очсон байх хэрэгтэй. Ус ч эргээд буцаад бохируулаад ариутгах татвар оруулах хэрэгтэй. Тэгээд дулаан очсон байх хэрэгтэй. Ингэж хотод тэлэх хэрэгтэй. Тэгэхээр бид нар хотод тэлэх ёстой бол шинэ 100 мод буюу шинэ хөшгтийн хөндийг дагуулсан том хотыг бий болгох гэж байна. Үндсэндээ одоо Зайсангийн амнаас Көтэ ам руу богдвол түнэл бариад маш одоо ярамгийн төгжрлийг алгасаад шууд одоо богдуулын цаад шинэ 100 мод дотроо холбох нь байна. За мөн одоо засгийн газрын ордныг ойрын хугацаанд Улаанбаатар хотоос гаргах гэж парламентын ордон хот дотроо засгийн газар эхлээ чинь өглөө босоод хүмүүс салбарын яамнууд руу агентлахууд руу зорж байгаа шүү дээ. Янз бүрийн шалтгаанаар. Тэгэхээр тэр одоо урсгалыг хотын гадна талгуулах, шинэ байгуулах хот дээр хэд хэдэн одоо том төслүүд байгаа. Жишээлх юм бол Улаанбаатар хотоо яаж янзлах вэ гэхээр Амгалангаас Толгойд хүртэлх одоо метро гарч ирээд тэндээс одоо LRT буюу хөнгөн галт хэрэг гэж үздэг юм л да. Энийг одоо хуучин нисэх нөгөө үлзий торооллыг дамжуулаад шин нисэх гээд тэгээ бүр Төв аймгийг цааш нь тойруулаад Майдраг хот дамжуулаад тэгээд одоо налахын замаар Амгалан дээр авчрах ийм том богдуулыг тойрсон том хөнгөн галт тэрэгний тойрог хийх гэж байна. За одоо байгаа Улаанбаатар хоттой бол Амгалан дээрээс одоо бидний мэддэг дайрах Чингэлтэй хайлаас Толгойд Баян гошууг тойрсон том тойрог хийх гэж байна. Тэгвчээс энийг дагаад газрын доорх нийт ахуйн системийг ариутгах татвараа ингэж хот задарж иж төвлөрөл нь ихсэх хэрэгтэй гэсэн ийм зүйл байж байгаа. Дээр нь Монголын одоо 21 аймгийг улсын чанартай хот, аймгийн чанартай хот гээд мөн одоо 21 аймгийн цааталт байгаа 300 гаруй сандыг бол нийтээ аж ахуй газрын дорх системээр нь хангаж орон сууцчлалын бодлогыг хангана гэсэн зорилготой. Илүү дид хөтөц рүү чиглэсэн. Таасаа ярианда дурдлаа метро LRT гэдэг энэ бол өөрөө төвжирлийг сааруул багасгах бас хот төлөх чухал бодлого баг. Ямар явцтай байна ер нь төсөл? Гэхдээ одоо энэ жил ихэд төсөв гайгүй давж биелж байна. Одоо 2.5 их найд орчим. Тэгээ одоо шинэ засгийн газар бол одын сайд нар ярьж хаад энийг оруулж авчираад нөгөө жижиг гэж ярьдаг. Одоо ахын зүйл биш. Энэ том төслүүдэд хөдөлгөөлж байгаа. Тол олон одоо бидний уулын зам гэж байдаг. Энэ уулын замыг хоёрыг нь болох хурдны замтай болох. Энийг давсан бүр одоо олон улсын жишг дэлхийд одоо Монголын нүүр царай харуулсан том гүүр барих. Тэр гүүрнээс цааш одоо Зайсангийн ам, Көмөтэ амыг түнэлээр холох, цааталтан засгийн газрыг гаргах ч гэдэг юм уу. Газрын доорх метроны асуудал гэдэг. Ер нь одоо тэр нэгт гэх юм байхгүйгээр энэ том төслүүдийг хөдөлгөн. Энэ хооронд одоо 21 аймаг 9 дүүрэг одоо 300 гаруй сумын одоо томчлоод алай төвлөрлөх ёстой газруудаас нь орон сууцны асуудлуудаа шууд хийн. За орон сууцыг хөдөл төрийн мөнгөөр барьдаг асуудлуудыг зогсоод орон сууцны доотх дэд бүтцийг хийх замаар одоо хямд өртөгтэй орон сууцуудыг хийн. Тэгээ орон сууцны асуудал бол түрээслэх замаар өмчлөх, түрээслэх за мөн одоо бизнесийн зорилтоор хөдөлж авах. За энэ нь өөрөө ангиллалтай байх хэрэгтэй шүү дээ. Мэдээж хүмүүсийн дээр нь ипотекийн зээл. Ипотекийн зээлийн их усрол баялагын сангийн хуримтлаас жилд 1.2 их найд хүртэл өгнө гэдэг чинь ер нь орлогонд болж байгаа хүмүүс бол
зээлүүл одоо хөөсөлдөх шаардлагагүй болох хэмжээнд л аваачиж энэ олон аялал орон сууцуд барина шүү дээ. Тэгэхээр нэг талд нь ингээд орон сууц бариад нөгөө талд нь зах зээлгүй байж болохгүй. Тийм учраас энэ том төслүүдийг одоо хамтарсан засгийн газар маш хурдтайгаар эргэжлийг харахгүйгээр одоо төсвийн тодтгол хийгээд том төслүүдэд хөдөлгөөн хийж байна. За тэгээд шинэ хотоо одоо барь, шинэ харан хот, харах орон хотоо мөн одоо хөшгийн хөндөө буюу шинэ зам одоо за мөн одоо Майдар гот бусад одоо байгаа хотоо бас янзлээ. Ингэхдээ л одоо 4 жилийн дараа 90-30 он гэхдээ шинэ хотод ч одоо нүүр царайн тодорчсон одоо байгаа Улаанбаатар хот ч ачаалал нь буурчихсан утаанаасаа салах ийм боломж бүрдсэн байна л гэж. Орон нутгийн томоохон хотууд тэлэх нь ойлгомжтой. Тэлхийн хэрээр Улаанбаатарын алдааг давтахгүй гэсэн айдас иргэдэд байна. За тэрийг шууд зогсооно гэж үзэж байна. Яаж ийм вөхлөөр алдсан хүн бол алдаагаа давтуулна тэнийг гэдэг шүү дээ. Тийм учраас Улаанбаатар хотын өнгөрсөн одоо он жилүүдэд алдсан алдааг шинэ барьж байгаа хот буюу одоо улсын чанартай аймгийн чанартай хотууд тэлэх явцд бол тэр алдааг огт гаргахгүйгээр таслан зогсоох хэрэгтэй. Хатуу одоо стандартууд тогтоох хэрэгтэй. Тэгээ ингээд ярих юм бол маш урт хугацаанд олон зүйлийг ярьж болно. Ер нь бол хамтарсан засгийн газар бол маш богино хугацаанд өмнө хийж байгаагүй маш том төслүүдийг бол одоо эхлүүлээ, хурцсахыг, эхлүүлэх төслүүдийн зураг төсвийг одоо ерөөсөө энэ намарт нь хийгээд ирэх хавраас ажилд нь оруулъя. Энийгээд ингээ хотоо байгуулъя, хот дотор орон сууцуулалттай. Орон сууцууд бол Монгол улсын бүх нутагт төсөлт хийгдэнэ л гэж ойлгосон. За баярлалаа. Заргамзагчтай цагийн үрдийн өнөөдрийн зочноор хот байгуулалт, барилга, орон сууцчлалтын сайд Батсуур оролцлоо.